3 дугаар бүлэг бясалгал. Их багш Зонховын энэ үг надад сэтгэлийн асар их гуниг төрүүлсэн ээжийн маань үхлийг санагдууллаа. Би амьдралд гунж гутан гарах гарцгүй болсон бус гаднаас нь харахад хэвийн амьдарч судалгаагаа үргэлжлүүлэн зохиолоо бичиж даруухан боловч тогтоо аж төрж байгаа билээ. Гэвч цэцэрлэгээр алхаж үхлийн тухай бодож байхад санаанд маань янз бүрийн зүйл орж нэг нь нөгөөгийн шалтгаан болдог ажээ. Ээж маань үр бүтээлтэй сайхан амьдарч хүүхдүүдээ өсгөн өөрийнхөө ертөнцийг баяжуулж бидний гэртээ дагуулж авчирдаг тэнүүлчдийг хүртэл хооллож хэрэгтэй зүйлийг ямар ч эргэлзээгүй өгдөг байсан билээ. Гэвч насан өтөл болж өмнө үгээр даанч харамсалтай насварч байдаг бүхнээ зориулж байсан хүүхдүүд нь таран отож орон гэр ажил төрөл нь аль эрт хумхын тоос болж бүгд мартагдан дараа нь өөрөө ч мартагдсан нь ямар учиртай юм бол. Ээж маань цэцэрлэгт богд Зонховын хэлснээр ямар ч зүйл тухайн цагтаа сайн сайхан байдаг боловч ямагт үхэл зовлонгоор дуустдаг гэсэн үнэн үгийн баталгаа нэм шиг санагдлаа. Зонхов багш миний сэтгэлд тэрмэн байсан учраас миний хүслийг мэдээд асуултанд хариулахын тулд цэцэрлэгт ирсэн байж. Би хэдэн сарын бодлоо үргэлжлүүлсээр эцэст нь цөдийн хотоос алсхан газарт оромжуулж тэнд цайлган сэтгэлтэй эрдэм төгс нэгэн гэлэнтэй учирлаа. Тэр надад ойролцоо эдлэн газрын эзэн Тайжинд баялаг цуглуулгатай номын санчийн ажил олж өглөө. Би тэнд ариун номын уншлагад ихэнх цагаа зарцуулж бүхий л амьдралын тухай бодол маань улам өсөн нэмэгцээр миний бэрхшээл бүхнийг шийдэхэд хэрэг болох зүйлийг сурах ёстой нэгэн зам байгааг мэдж энэ зам руу улам гүн орсоор байлаа. Завсар чөлөөнд нь цэцэрлэгтэй харанхуй бүрийгээр ахин дахин очисоор цөлийн хавар дахин айлчиж агаарын өнөр улам ангилуун болж чулуун ханын дундах миний хайртай зүлэг ногоо сарнаан бутаар ногоорох цагаар түүнийгээ энд дахин хүлээх боллоо. Удаан хүлээх хэрэг байсангүй. Нэг удаа цэцэрлэгийн хаалганы орчим харанхуй дундаас түүний минь алхаанаас огт ондоо хөнгөн шингэн хурдан алхаа харин ч нүсэр хүнд алхаа сонсдож урмын минь хуглаа. Эргэж харахад бясалгалын их багш Камала Шила ирж явлаа. Тэр бол миний төсөөлж байсантай огт адилгүй. 11-р зууны өмнө Гимлан нэгэн чулуун агуйн дотор бясалгалдаа автан цагийг өнгөрөөсөн тэр нүүр царай миний санаанд бүдүүн хадуухан ширүүн дөрвөн дүртэй орж ирлээ. Гэхдээ энэ бол яахын аргагүй бодиттой үзэгдэл байсан юм. Тэр бол дунд зэргийн уруутай, дугуй царайтай, өвдгөө хүрсэн нөмрөгтэй, залуу хөвөн шиг дүрсгүй царайтай нэгэн байлаа. Тэрний араас царай амирлангүй, жаргал гисэн, улаа бутрам хазартай, том хамартай, энтхэг галбиртай, цагаан малгай өмссөн мэт буурал үстэй, инээд хөөртэй жижигхэн нүдтэй байлаа. Үнний замыг мэдхийг хүсэж байгаа юм зү? Ерөнхийдөө тийм ээ гэж хариулаад энэ ертөнцийн зовлон гамшиг түүнээс гэтлэх замыг мэдэх маш чухал юм. Яагаад болохгүй гэж болдгүй яах вэ? Миний ээж яагаад нас барсныг би мэдмээр байна. Тэрнийг өхүүлэхгүй тулд ямар нэгэн зүйл хийж болох байсан уу? Одоо ч гэсэн ээжигээ төлөө хийж болох зүйл байна уу? Ийм зам байх ёстой гэдгийг би мэдмээр байна. Байлгүй яах вэ? Байлгүй яах. Тийм зүйл байж болно. Яагаад болохгүй гэж бясалгалаас асууцгаая гэж тэр хэлээд түүнтэйгээ хамт өнгөрүүлсэн шөнүүдийг надад сануулдаг учраас надад хамгийн эрхэм байдаг авраг модны доор зүлгэн дээр суулаа. Тэр над руу суугаа чигээрээ дөхлөө. Би активд байхдаа нөгөддөөгөө бясалгал баг зэрэг хийж байсан тул энэ тухай багасаа унцсан билээ. Ингээд би нуруугаа ихцлэн сууж нүдэ анаад юуны ч тухай бодохгүй байхыг хичээлээ. Тэр инээж нуруун дээр алгадаад та юу хийж байна гэж хөгжилтэй гэгч нь асуулаа. Дотоод сэтгэлээ мэдэрч байна. Таглид бие халахгүйгээр гүйж чадах уу? Үгүй ээ, чадахгүй. За тэгвэл бие халаагаад тах та.
бие халаана гэж яахыг хэлдэг юм бэ? гэж би асуугаад хөлөө игт шулуун болох юм уу өөр ямар нэгэн тааламжгүй дасгал хийхээр бэлтгэлээ. Энэ үед Камала Шила над руу ширүүхэн харж Хүмүүрэл бясалгахыг хүсдэг. Тэгсэн мөртлөө яаж бясалгахыг мэддэггүй. Бие зүү халаа. бие халаана гэж яахыг хэлдэг юм бэ? Эхлээд ариусгах хэрэгтэй. гэж тэр хэлээд жингэнтэл инээж зүдгэн дээгүр тонголзон гүйж газар унсан навч мөчрийг түүж модны ёроолдох зүйлийг сарны гэрэлд илүү зүйл юу ч харагдахгүй болтон цэвэрлээд бяцлахад хамгийн тогтоо боллоо гэсэн шиг нүд ирмэлээ. Таны өрөө бэлэн боллоо. Тийм биз? Тэглээ. Билег бэлтгэе бүү мартаарэ. Юун бэлэг вэ? Чухал зочид ирнэ. Тэгэхээр тэдэнд сайхан билег бэлтгэх ёстой. Би цэцэрлэгийн хаалга руу сэжиглэнгүү харж тэрний адил эд шидэнгүүд бөөнөрөө орж ирэх юм биш вэ гэж бодлоо. Хэн ирэх юм? Та энд хэнийг шарахгүй гэж тэр хариулаад модон сандал дээр сууж нөмөргөнийхөө хормоноос жижигхэн шавар цөгцнүүд гаргаж игнүүлэн өрлөө. 3 цөгцөө ориглуурын уснаас дүүргэж өргөст бутны оройгоос бяцхан улаан цэцэг тастан авлаа. Цэцэг тасдах зуур бутнаас зөвшөөрөл гуйж байгаа бололтой залбирэн мөргөж харагдлаа. Усан ориглууруудын дэрэгдээс арцны навчнуудаас хэдийг таслан авч 5 дахь цөгцөнд хийгээд 6 дахь цөгцийг хуурай өвсөөр дүүрэглээ. Цэцэрлэгийн хаалганы дэрэгдэх бэрсүүт жүржийн модноос хэдэн жимс авч хальслаад 7 дахь цөгцөнд хийхдээ үлдсэн жимсийн өөрийнхөө ам руу зарим нь миний гарт татгууллаа. Ингэх зураа тэр өнөө шин бид хоёрыг бясалгал хийх үеэр энэ цэцэрлэгт хэдэн чухал зочин ирнэ гэж бод. Алтан үсээ нэмрүүлж алтан дидмийг ярилцуулсан хатан хаан ч ирж магадгүй. Таны цөлийнхэн зочноо хэрхэн хүндэлдэг тэр ёсоор та тэднийг ухтах хэрэгтэй. гэж ярих зураа миний зүрх хэрхэн догдолж буйг мэдсэн янзтай нүдэ жоотойлгон ирмэж байлаа. Тэгэд хэн ирэх юм бэ? Бид төгс гэгэрсэн бурхныг өрөх ёстой. Хэрв тэд ирэхгүй бол та яаж бясалгал хийх юм бэ? Таны сэтгэлд ганцхан зүрхний багш чинь байгаа болохоор түүнийг өрөхгүйгээр яаж зүрх сэтгэлээ мэдрэх вүлээ? Зүрхний багш гэсэн сүүлчийн үг нь намайг гүн цочроож цээжэр минь хатгуулах шиг боллоо. Миний төсөөллөөр зүрхний багш гэдэг нь миний алтан үст хадагтаал байх ёстой билээ. Тэр цөгцнүүдийг зааж эднийг яг энэ дэс дараагаар тавих ёстой. Эхний цөгц бол хүндэт зочинд барих гайхамшиг дундаг агуулсан болорч үнс юм. Хоёр дахь цөгц бол алсын замыг туулж ирсэн зочны хөлөг угаах аршаан бүхий ариун сав. Гурав дахь цөгц бол варта цэцэг. Цэцгэнд хүн бүхэн дуртай шүү дээ. Гэд цэцгийн ангилан үнэрийг шунал таяа үнэрлэв. Дараачих нь ариун тансаг үнэртэн гэж арцны навч хийсэн цөгцийг заалаа. 3 дугаар бүлэг төгссөв. Их болсон 6 зүйлийн хамаг амьтанд үлзий худаг орших болтугай.